За та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая сар шиндээ бүгдээрээ сайхан шинэлгөө. Өнөөдөр 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ээлжит 4.18 та бүхэнд хүргэе мэдээлэлээ 57 дахь дугаарыгаа та бүхэнд хүргэж байна. За морин жилийг монголчууд их өөрчлөлт, шинжилт, хөгжил дэвшлийн жил гэж ингэж үзэж бэлгшээдэг. Тэгэхээр одоо 26 оны морин жил гарлаа. Би та бүхэнд нэг зүйлийг албан ёсоор хэлэх гэсэн. За сая цагаан сарын үеэр нэг ард нийтийн дунд одоо санал асуулгын төр явагдлаа. Тэр судалгаанаас би юуг ойлгосон гэхээр алтан уягаа чи ажил хийх хэрэгтэй байна гэдэг ийм олон нийтийн даалгавар итгэл байна гэж ойлгосон. Тийм учраас би ардчилсан намаас Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх сунгаанд албан ёсоор оролцоо илэрхийлж байна. За яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ гэхээр өнөөдөр бидний амьдрал ямар байгаа юм? За өчигдөрхөн бас ямар байсан юм? Цаашаага ирнэ яаж юуг өөрчлөх шаардлагатай байгаа юм бэ гэдэг энэ асуудал дээр их тогтоод хэдүү хэлээд. 1990 онд анх цагаан морин жил монголчууд бид нар бүгдээрээ Сүхбаатарын талбай дээр гарч жагсаж тэмцэж байж ардчилсан улс ардчлалын нөхцөл амьдрах энэ сонголтыг одоо хийсэн. Энэ бол бүх монголчуудын гавьяа юм байна. 90 онд. Өнөөдөр 26 он 36 жил өнгөрсөн. За тэр үед тавьж байсан бидний хүсэж байсан монголчуудын хүсэж мөрөөж байсан тэр мэн өнөөдөр амьдрал дээр биелсэн үү биелээгүй юу? За нэг сайхан их орондоо сайхан амьдрч, хувийн өмчтэй болчих, ажил хөдөлгөөн эрхэлчих, ахуй амжиргаа дээшлэг, боловсралтай болчих. Өчнөө юм байсан. Тэгэхээр өнөөдөр ямар байгаа? Өнөөдөр 36 жилийн өмнөх монголчуудын мөрөөдөл биелсэн юм уу? Биелээгүй. За өнөөдөр би судалгаанаас нэг хэдийн тавилаа. Хамгийн их одоо хүмүүсийн санаа сэтгэлийг зовоож байгаа нэг асуудал байна. Тэр бол Монгол орн бүхэлдээ авилгал хээл хахуулд живсэн байна. Энийг хэн нэгэн хүн хэлээгүй, энийг олон улсын байгууллага жил болгон бүх улсуудаар нь гаргаж үздэг. Тэгвэл дэлхийн 180 орчим орныг харьцуулаад үзэхээр бид нар 12 жилийн өмнө 80 дугаар байранд байсан болов өнөөдөр 12 жилийн дараа 124 дугаар 40-50 байраар хойш орсон. Өөрөөр хэлбэл Монголын авилгал бүр хэрэг сэтгчээ гэдэг олон улсын байгууллагууд гаргаад энэ олон улсын байгууллага тоо гаргахаас гадна амьдрал дээр үнэхээр бол алхам тутамд шиг хээл ахуул өгөхгүй бол авилгал өгөхгүй бол ямар ч ажил бүтдэггүй төрийн бүх шатанд энэ хээл ахуул бол хэрэг сэтгчээ гэдэг харагдаж байгаа. За энэ бол бидний ерөөсөө 90 онд хэн чиний бодоогүй, хэн чиний хүсээгүй ийм зүйл өнөөдөр манай нийгэмд бол бул харж чулуу болж тэгэлж байгаа. За энэс үндэслээд шудраг ус байдал гэдэг юм бол манай нийгэмд газар авлаа. Мөнгөтэй бол эрх мэдэлтэй бол чамд хууль ерөөсөө үйлчлэхгүй. Хэнд үйлчлэх вэ? Энэ хууль бол нэг хэсэгт л үйлчлэн. Тэр нь чадал тэнхээ муутай, мөнгө төгрөг муутай, жирийн иргэдэд бол бүр үйлчлэхдээ хатуу үйлчлдэг юм болсон. За ядуур л нэг сайхан амьдрий гэсэн чи одоо баг хүн амын хагасаас илүү нь одоо ядуу амьдрдаг ийм нийгэм болсон. За үнийн өсөлт. За өдрөөс өдөрт өмнө өсч идэг. Энэ дээр ямар нэг арга хэмжээ авагддаггүй. Бид нар зах зээлээс оронд орцсон байхгүй. Зах зээл дээр үн нэмэгддэг байхгүй. Ийм ус дэлхий дээр бол бас байх. За яагаад ард түмний ахуй хэмжээгээ дээшлэх байгаа, аж ахуйн нэгжүүд өөдрөхгүй байгаа гэхээр татвар нь өндөр, нийгмийн даатгалын шимтгэл нь өндөр, нөөт нь өндөр. 12 жилийн өмнө 2014 онд манай улсын нийт төсвөнийг 7 их найдал байсан. Өнөөдөр 31 ард иргэдээс аж ахуйн нэгжүүдээс цуглуулж авдаг мөнгө чинь 4.5 дахин өсчихэд байхад амьдрал нь 2 дахин буурчдаг. Тэгэхээр юу гэсэн үг? Өргөө зардал маш их гаргадаг. Хэрэгтэй хэрэггүй байшин савл бариад идэг. Байшин сав барьснаар ус хөгжиж бол байхгүй.
Иргэн зүгээ чиглэсэн тэр иргэний ах амжиргааг дээшлүүлсэн юм дутчихэд хууль нь халагчилж үйлчлдэг болсон. Мэргэжлийн бус хүнээр ерөөсө дүүрсэн. Яагаад? Нэг намын ноёрхол 10 одоо хэдэн жил явчихлаа. 10 хэдэн жил нэг намын ноёрхолд явчихлаа. Сүүлдээ нэг нам дотроо найсаар байгаа тэгээ сүүлдээ хоорондоо дайсгалцаад нэг намын хэд удаа ноёрхол бол Монголын мэргэжлийн галбуудыг төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүсийг цүнхчлэр дүүрэглээ. Чиний сонгуульд явсан бол чамд л хальтуудаж байгаа бол тэр бүгдийг л авчраад ажилтаа болгодог юм бас. Мэргэжил мэри зарчим марчим бүгд алдагдсан. За, өшөө нэг ноцтой юм байгаа. Олон жил үргэлжилж байгаа. Энэ манай хууль хяналтын тогтолцоо овоо гайгүй явж ирснийг улс төрчдөөс хэд хамааралтай болгосон. Улс төрчдөөс хэд хамааралтай. Хууль хяналтыг өөрийнхөө дохиороор хөдөлгөж байх тийм хүсэл сонирхолтой улс төрчид толгойд гарч ирсэн. За ингээд ерөнхийдөө өнөөдөр бол бидний 90 оны дүр зураг байхгүй болчихжээ. За тэгээд чи нөхөр өөрөө бас юу хийсэн? Танаа арчилсан нам юу хийсэн гэж асуух ба. 2014 он буюу одоогоос 12 жил бас морин жил байсан байлээ. Морин жил яг 2014 онд морин жил гарсан. За 12-аас 14 онд арчилсан нам бол бас юм хийх гэж оролдсон. Ерөөсөө нэг юм бид нэр буруу хийгээд байна. Салбар хөгжүүлнэ гэдэг. Том төслийг хөгжүүлнэ гэдэг. Эцэст бид нар ерөөсөө Монгол хүнийг л хөгжүүлэх хэрэгтэй. Яах хэрэгтэй? Монгол хүн чинь ажилдаа орлоготой болох хэрэгтэй. Амжиргаахан дэвшчих хэрэгтэй байхгүй. Энэ хүмүүс чинь үг хэлдэг эрх чөлөөтэй бусдуултайгаа адилхан амьдрах тэгш хэрэгтэй байх хэрэгтэй байхгүй. Эрүүл мэндийн салбар, эрүүл чирэг байлгахад нь бол анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдээс эхлээд. За эрдэм боловсралтай дээр нь чадвартай болох хэрэгтэй. Чадвартай гэдэг чинь бүгдээрээ дээд сургууль төгсгсөн үг биш. Юу чаддгийг чи агнуур хийж чаддаг юм уу, байшин барьж чаддаг юм уу, зам тавьж чаддаг юм уу, юу чаддаг вэ? Тэрнийг нь ингээд бас сургаж болно. Бидний үед бол мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвд 3 сарын цалингийн нөгөөд чамаа мэргэжилтэй болгоё гэд аж ахуй нэгжүүдэд хамт оруулаад чи энэ хүнийг ямар мэргэжлээр сургамаар байна? Чи төгсөөд 3 сарын дараа энэ хүнийг дадлагчаад гараад ирэхээр авч ажилуулах уу гэд ингээд ажиллаж байсан. За гэх мэтлэн 5 дахь нь бол аюулгүй орчин. Чи энэ юу яриад байгаа вэ гэхээр энэ бол 2012 оны Монгол хүн 2020 гэдэг хөтөлбөр бол ийм 5 зүйлтэй байсан. Тэр салбар хөгжүүлнэ, энэ салбар хөгжүүлнэ гэж байгаагүй. За энэнийг бодноор хийсэн. Одоо би энэнийг дахиад нэг 12 жилийн дараа дахин морин жил ирж ш. Тэгэхэд энэ хооронд бол бид хийсэн 2 жилийн хугацаанд. За ер нь бид нар бас юу хийх гэж оролдсон гэхлээр шудраг өсөг тогтоох гэж оролдсон. За тэр үед бол бас боломжгүй байсан. Байгалийн баялагийг цөөхөн биш олуулаа хүртдэг байх. Тэр бодлогыг бас нэлээд явуулсан, нэлээд сөрж явуулсан, тэмцэж явуулсан. Дундаж давхаргаа бий болгоё гэсэн. Дундаж давхарга ямар нэгэн хэмжээгээр бий болж ирсэн. Юу гэсэн үг гэхээр Монгол хүн Монголд сайхан амьдрах тийм одоо гэрэл хийгээ харагдаж ирсэн. Заавал солонгос явахгүйгээр жаах ажил хийгээд ингүүл бас хэд хүнд хөрөг олдох юм байх шүү гэж. За ийм юм гарч ирсэн. За бүтээн байгуулалт хийсэн. За энийг би дахин яриад яах вэ? Зөвхөн 2 жилийн хугацаанд 2655 км зам тавьж ирсэн. Хоёрхан жилд нэг жилд 1300 км зам тавьж ирсэн. За бүгдээрээ мэдж байгаа да одоо бүх аим хологдчихсан. За тэгээ одоо яах юм? Өнөөдөр яах юм? Маргааш яах юм бид? Тэгэхээр маргааш бид нар ингэж амьдрч болохгүй юм байна. Өнөөдөр бол бид нар 12 жилийн өмнөх байснаас ч бүр 7 дор байдалтай болцсон байна энэ улс орн. Тэгэхээр энэ 7 дор болцсон байгаа юмыг бид нар өөрчлөх хэрэгтэй. Хэн өөрчлөх хэрэгтэй? Арчилсан нам өөрчилж исэн. Шинчилж исэн. Босгож исэн, сэргээж исэн. Хүмүүсийн зовхын өөдөө болгож чадчихсан. Тэрнийг хиймээр. Тэрний үгсэг эхлүүлснээ үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Манай арчлах нь яах юм? Хонглоо нураа хэдэн жил хонглын тухай ярьж байгаа вэ? 10 хэдэн жил ярьж байгаа. Хонглын төлхөөрийг нэг нөгөөдөө шилжүүлдэг биш. Хонглыг үндсээр нураах ёстой. Шудраг өс тогтоох ёстой. Иргэд нуруу тэнэгэр амьдрах ёстой.
хэн нэгний дарамтанд амьдрах биш. Нөгөө талаас хууль хяналтын байгууллага. Хууль хяналтын байгууллагууд бол одоо өнөөдөр бас үнэхээр их орно гэсэн энэ ард иргэдээ гэсэн шудраг ёсыг гэсэн зөндөө хүн байна. А тэднийг бол үргэлж ингэж уг нь авилгачдыг бөхийлгэж өстой болтой байж хахад хэдэн дарга нар хууль хяналтын байгууллагын хүмүүсийг өөрсдөө бөхийлгэж хүчиндэж бие даасан байдалд нь халдаж байгаа. Тэгэхээр энэ хууль хяналтын байгууллагын бие даасан байдлыг нь өшөө сайжруулах шаардлагатай. За тэгэхээр би энэ олон жил явахдаа үргэлж ард иргэдийнхээ талд үргэлж ард иргэдээ сонсож тэдний санал бодлыг хүндэлж ингэж явдаг. Тэгэхээр манай ард иргэд бол ямар нэгэн байдлаар саяны санал асуулгаар миний нэр гарч ирсэн учраас ард иргэдийнхээ сонсож тэдний санал бодлыг авч би тэр эхлүүлсэн ажлаа гүйцээхийн төлөө ардчилсан намынхантайгаа зүтгэж ажиллахад бэлэн байна. Ачааны хөндийг би үүрэлцэхэд бэлэн байна. Тэгэхдээ энэ нь манай ардчилсан нам дотор 27 оны ерөнхийлөгч нэр дэвшигчийг сонгох, шалгаруулах бүх гишүүд нь оролцож санал өгөх тийм сунгаа явах байх гэж бодож байгаа. Яагаад? Гэхдээ өдрөөс өдөрт ардчлал гэдэг юм улам холдож байгаа энэ тохиолдолд бид нар энэ үед аль болох олон хүн дэвшиж ардчилсан нам гэдэг бол үнэхээр ардчилсан юм байна. Өөр хоорондоо өрсөлдөж чаддаг юм байна. Ард түмнийхээ төлөө ил тодор өрсөлдөж юу хийхээ хэлж тэгээд шудраг өрсөлдөж чаддгийг харуулмаар байх. Ер нь манай намаас ерөнхийлөгчийн сонгуульд маш олон хүн нэр дэвшээсэ гэж бас хүсэж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч ямар хүн байх ёстой юм? Шудраг хүн баймаар. Хууль ёсоо дээдэлдэг хүн баймаар. Мэдлэг боловсралтай, дадлаг туршлагатай, ард түмнээ сонсдог, ард түмнийхээ талд байдаг, олигархуудын талд байдаг биш. Шийдвэр гаргаж чаддаг, өөрчилж чаддаг, шинчилж чаддаг тийм хүмүүс бай. Тийм хүн манай намд бол зөндөө байгаа. Тэд нар манаас бүгд нэр дэвшээсэ. Энэ өрсөлдөж байгаа олон хүнээс хэн нь үнэхээр Монгол улсын ерөнхийлөгч хийж чадах вэ гэдгийг манай намын гишүүд төвөггүй сонгон шалгаруулж чадна гэдэгт би итгэлтэй байна. 2026 оны гал морин жил маш хариуцлагатай юм жил байна. Бид ардчлалаа хамгаалах, ардчлалаа сэргээх, ардчлалаа бэхжүүлэх юм түүхэн он жил байх болно. Ер нь ардчлалаа сэргээнэ гэж юу гэсэн үг вэ? Ард түмний сонголтыг л ард түмэнд үлдээхийг л ардчлалаа сэргээх гэж ойлгож байгаа. Өнөөдөр хэн нэгэн нам, хэсэг бүлэг эсвэл хэн нэгэн хүн ард түмний сонголтыг өмнөөр нь орж булааж авч захиалж болохгүй. Ард түмний сонголтыг ард түмэнд үлдээхийн тулд ардчлалын маань эхлүүлснээ үргэлжлүүлэх энэ даалгаврыг бидэнд өгч байгаамаа. Ард иргэдтэйгээ хамтраад ардчлалын зүтгэнэ, хийнэ, бүтээнэ, чаднаа.